өөрөө удирдах байгууллага бол иргэдийн хурал. Иргэдийг төлөөлөх чадвартай иргэдийн хурал. Тэгэхээр иргэдийн хурал маань бол үнэхээр одоо энэ ерөнхий сайдын томилсон засаг даргын эрх мэдэл одоо шийдвэр гаргах одоо яг ийм хэрэгслэн байдалтай болцсон ийм дүр зураг харагдаад байна. Тэгэхээр нутгийн өөрөө энэ удирдах байгууллагыг сайжруулахын тулд тодорхой хэмжээний бас энэ нутаг дэвсгэр засаг зархаа түүний удирдлагын тухай хуулийн энэ зарим зүйл залтуудыг сайжруулж энэ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлүүдийг тодорхой хэмжээгээр сайжруулах, чадваржуулах хэрэгцээ шаардлага байгаа харагдаж байна. Тухайлбал магадгүй ерөнхий сайд томилох хэрэгтэй байгаа бол огцруулах тодорхой эрхийн жишээлбэл иргэдийн хурал дээр бас энэ эрхүүдийг тодорхой олгож өгөх гэх мэтлэн гэрээд нөгөө талаасаа бас энэ иргэдийг төлөөлж байгаа сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн бие даасан байдлыг хангахгүй бол эдийн засгийн хувьд бол одоо цалин хөөс байхгүй учраас гээд энэ шалтгаанаар төрийн өмчт өөрөлдвөл засаг даргынх нь өөрийнх нь одоо эрх мэдэл харьяаны энэ байгууллагуудын удирдлага түүзүүдэд оруулдаг гүйцэтгэх захирлаар нь томилдог энэ байдлууд бол одоо энэ нутгийн өөрөө удирдах байгууллагыг бол маш жижигхэн хэмжээний иргэдийгээ төлөөлөх чадваргүй болгож байна. Иргэдийн төлөөлөгчд нь өөрсдөө засаг даргадаа худалдагдаж байгаа иймэрхүү асуудлууд үүсэж байгаа учраас энийг сайжруулах зайлшгүй шаардлага харагдаж байна. Хоёрдугаар энэ хөгжлийн энэ төслүүдийг ямар төслийг нь хаана нь хэн хариуцаж яаж хуваарлах юм бэ гэдэг энийг тодорхой болгохгүй бол хөгжлийн бодлого төлөвлөлт том төслүүд байна. Бидний хувьд бол асуудлууд байгаа. Утааны асуудал, төгжрлийн асуудал, цаглагын эрчим хүчний асуудал гэх мэтлэн гэрээд олон асуудлууд байгаа. Гэхдээ энийг тодорхойгүйгээсээ болоод нийслэл дээр нэг шийдэж чинь одоо жишээлбэл цаглагын станцыг одоо бөөрөлжүүлгээд нийслэл одоо бонд босгоод санхүүжилт хийж чинь 5 дугаар цахилгаан станц гээд хийж чинь нөгөө талд нь эрчим хүчний яам эрчим хүчний одоо бас олон бүтцүүд байна. Тэгэхээр аль нь юу хаана хийх нь энэ нь бол бас тодорхойгүй харагдаад байна. Уул нь бол нийслэл бас бонд гарахтаа засгийн газраас баталгаа авч ингэж явдаг. Тэгээд энэ байдлууд нь дараа нь одоо жишээлбэл өөрөө бие дагаа шийдсэн юм шиг иймэрхүү байдал гарч ин тэр бодлогоо тайлбарч хамгаалж чадахгүй сангийн яам эдийн засгийн хөгжлийн яамнууд нь тэр энийг анхаарах хэрэгтэй харагдав. За хэн хариулах вэ? За. Цэнди Баатар гүшүүн. Үг хэлчихье.